Эрхэм хүндэт үзэгчдийн амрын хэрэн мэдчлээ. Ажил үйлс нь өрнөн, амьдрал бүхэн нь сайхан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний энэ нийгэм эрэнтэй бараантай олон зүйлсээр үргэлжилдэгч сайхан зүйлс нь эерэг бүхэн нь илүү гэж бид боддог шүү. За энэ яг үг юубг хоёрын богино дээр гэдэг. Харан дааны адал явдал нэвтрүүлэг маань нийгэмд болж буй анхаарал татсан үйл явдал сэдвүүдийг онцлон соржлон бичдэг. Бас заримыг нь бас муулж, бас магтаж чадна гэж. Энэ удаа харин Монголын нийгмийн хөгжилд багжуулан хувь нэмрийг оруулж байгаа Newcom Group-ыг танилцуулъя гэд мэдээлэл интернетээс чирээд ирлээ. Бас ном сонь сэтгүүлч уншиж судалсан шүү. Бичгэд судалгаа хэрэгтэй гэдэгдээ та нар. Та нар сонсч л байсан бах. Мэдхнийг нь мэдэн дээ. Одоо ч бараг миний тооцоолсноор 20 гаруй жилийг алдаатай, оноотой, аргамжаатай өнгөрөөсөн байх шүү. Ер нь Монголын бизнесийн томоохон салбаруудад л толгой зөхөж явдаг. Нөгөө төгөр эрсдэл өндөртэй, нөр их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардсан ард иргэдийн өсөн нэмэгдэж буй суур хэрэгцээг хангахад чиглэсэн стратегийн ач холбогдолтой салбаруудад хөрөнгө оруулалт хийн, чанарыг эрхэмлэн, үргэлж шинийг санаачилж, баялагийг зөв замаар бүтээсээр ирсэндээ. Энэ нь ч тэднийг нийгэм, олон нийт, харилцагч, үйлчлүүлэгч, түншүүд, хамт олонныхон итгэл найдвар, хүсэл тэмүүлэл хүлээлтийг бүрэн болгож чадсан нь дамжиггүй зэ. Ямар бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байна гэж юу? Одоохон сайхан дэлгэрэнгүй гэж нь яриад, хэлээд, бичээд зураад өгье. Одоо бол Newcom-оор овгуулсан хэд хэдэн ч компани бий. Түүнээс гадна Монгол улсын сэргээгдэх эрчим хүч, санхүү, уул уурхайн тоногт хөөрөмж, үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийн менежмент, харуул хамгаалалт зэрэг олон салбарт дэлхийн тэргүүний туршлага, орчин үеийн техник технологиг ашиглан зах зээлдээ шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэн ажилласаар байгаа юм штэ. Чухамдаа энүүхэнд хэлэхэд Newcom бол монголчуудын тэр зах зээлийн шилжилтийн үед бий болсон мөрөөдлийн эхлэл, өнөө цагийн биелэлж байж мэдэх юм ш. Дэндүү сайхан Монгол улс 3 сая хүн амтай эрвих дэрвихээрээ л ажиллаж, хөдөлмөрлөж, ажилтай орлоготой монгол хүнийг бүтээж бий болгож байна шүү дээ. Тэд мэдээж эх орныхон ирээдүг үргэлж сайхнаар төсөөлж, түүнийгэ хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрчтэй хүчтэй бүтээлч хамт олон гэж дүгнэж харж байгаа юм. Тэд энэ удаа юунд бодол оюунаа чилэв? Юуг хүсэж тэмүүлв? Энэ л миний анхаарлыг татаж чадсан юм да. Энэ бол сэргээгдэх эрчим хүчний салбар. Яагаад сэргээгдэх эрчим хүч гэж? Монгол улсын засгийн газраас 2020 он гэхэд нийт эрчим хүчний 20-25%-ийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах зорилтыг дэвшүүлээд байсан цаг үе. Анх 2001 онд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Болдбаатар салхины атлас тайланг олж үзснээс энэ бүхэн эхэлсэн гэдэг. Нэгдүгээрт дэлхийн дулаар л бодит зүйл учир зайлшгүй зүйл хийх ёстой. Хоёрдугаарт Монгол орны салхины нөөц асар их учир энэ салбар хөгжих ирээдүйтэй гэж үзсэн учраас л холыг харж ойрын цаг хугацааг онилсан байх. Энэ бол нүдэ олсон шагнал гэдэгтээ утга нэг үзье. Ингээд тэд 50 мегабайтын суурлагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд ойролцоогоор 180 мянган тонноор бууруулж, жилд 120 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэхийг тооцож тогтоосон байна. Тиймээс группийн зүгээс Европын сэргээн босголт хөгжлийн банк, Нидерландын хөгжлийн агентлаг, Америкийн нэгдсэн улсын General Electric компанитай хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, Улаанбаатар хотоос 70 км-ийн зайтай Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 2013 онд 50 мегабайтын хүчин чадалтай салхид салхин цахилгаан станц. Мөн Японы SoftBank-тай хамтран Монголын уудам их говийн алтан шаргалнаар салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, улмаар зүүн хойд Азийн орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох зорилго бүхий Clean Energy Аз компаниг байгуулж 2017 онд Улаанбаатар хотоос 540 км-ийн зайтай Өмнө Говь аймгийн Цог Цэцэн сумын нутагт 50 мегабайтын хүчин чадалтай Цэцэн салхин цахилгаан станцыг барьж байгуулан Монгол улсын цахилгаан эрчим хүчний системд цэвэр эрчим хүчийг нийлүүлэн амжилттайгаар ажиллаж байгаа тодоос тод жишээ бидний өмнө зурааж байна да. Энэ томоохон ажлуудад гүйцэтгэгч бол хамгийн чухал үүрэг оролцоотой. Цэцэн салхин цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгч болон салхин турбин генератор нийлүүлэгчээр Дани улсын Vestas компани, төслийн туслан гүйцэтгэгчээр 80 орчим байгууллага ажилласны дотор Newcom Group-ийн охин компани болох Newcom Mining Service компани ажиллаж, автозам, засвар үйлчилгээний төвийн барилга, салхин турбины суурийг барьж байгуулан төслийн кемпинг үйл ажиллагааг хариуцсан ажилласан байдаг нь хамгийн сайхан. Монгол хүний оюун ухаан, тод мэлми, уран гараар бид өөрсдийнхөө ирээдүг бүтээн цогцлоож байна. Энэ бүхэн гайхалтай биш гэж үү?
Ер нь та бүгд цахилгаан станц хэрхэн бүтдэг талаар хэр мэдээлэлтэй вэ? Ер нь тэр асар том бүтээн байгуулалтыг харах бүртээ боддог л үсттэй. Та нарт таны мэдүүлэх зорилгоор бас ямар их хүч хөдөлмөр, оюун ухаан цаг хугацаа зарж бүтдэг талаар товчхондоо өгүүлье. Хамгийн ихэнд Монгол орныхоо салхины нөөц хамгийн их газруудад удаан хугацааны судалгаа явуулж тохиромжтой газрыг сонгоно. Түүний дараа салхин цахилгаан станцыг барихдаа эхлээд салхин цахилгаан үүсгүүрүүдийг хооронд нь болон дэд станцтай холбох хэдэн 10 км сайжруулсан шорон засмалыг барина. Станцын барилгын ажлын үед төслийн офис, ажилчид байрлах байр, түр хугацааны бетон зурмын үйлдвэр барих шаардлага гардаг юм. Тийм учраас жижигхэн бүтээн байгуулалт өрнөдөг гэсэн үг. Ингээд гол ажилд орондоо салхин цахилгаан үүсгүүрүүдийн суурийн газар шорооны ажил хийгдэж эхлэн 650-аас 1000 тонн даацтай краныг угсарна. Түүнчлэн үйлдвэрээс салхин цахилгаан үүсгүүрийн далбаа, цамхаг, бул, генераторын бүхээг зэрэг томоохон эд ангиудыг ачиж 2000-аас 2500 км автозамаар тээвэрлэн төслийн талбайд хүргэдэг. Салхин турбин угсрахдаа суурийн арматур зангидж суур цутгана. 21 хоногийн дараа бэлэн болно. Тэгэхээр тэр өдрүүдэд хүлээхээс өөр аргагүй. Суурийг хөрс шороогоор далдлан цамхгийн угсралтыг хийн. Түүний зэрэгцээ салхин цахилгаан үүсгүүрүүдээс дэд станц руу өндөр хүчтэй болон мэдээлэл дамжуулах шилэн кабелуудыг хүртэл татдаг юм шүү дээ. Дараа нь салхин турбины цахилгааны холболтуудыг хийж дуусгана гэсэн үг. Бүхэл бүтэн 1 жил буюу 365 хоногийн туршид хийсэн угсралт суйрлуулалтын дараа салхин цахилгаан станцыг туршилтын хугацаанд ажиллуулж эхэлдэг дүрмтэй. Ингээд туршилтыг амжилттай даван салхин цахилгаан станц байнгын ажиллагаанд ажиллаж 24 цагийн турш тасралтгүй ажиллаж Монгол улсын эрчим хүчний системд цэвэр эрчим хүчийг нийлүүлж эхэлдэг байна. Одоо ч энэ үйл хэрэг үргэлжилсээр байна тамина. Байгаль дээлтэй эрчим хүчийг түгээсэн салхит салхин парк нь Налаахын дэд станцаар дамжуулан Улаанбаатар хотыг гэрэлтүүлэхэд хувь нэмрээ оруулж, Цэцэн салхин парк нь 34 км урт 110 кВт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамар төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон 5 толгой дэд станцад дамжуулалт хийсээр станцын байнгын ажиллагааг хангахаар салхит салхин цахилгаан станцын нийт 37 хүн ажиллаж байгаагийн 22 нь, Цэцэн салхин цахилгаан станцын нийт 38 хүн ажиллаж байгаагийн 22 нь салхин цахилгаан станц дээр ээлжинд гарч ажиллаж байна. Мөн салхи болон нарны нөөцийн судалгааны баг 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа юм. Зүгээр нэг том сэнс эргэлдээд байж байдгаа гэж та нар арай санаагүй үсттэй. Ажлын байр бий болгоо зогсохгүй эрчим хүчийг 24 цагийн турш тасралтгүй түгээсээр байна да цаанч. Өдөр тутмын ажил хэрхэн явагддаг вэ гэж юу? Ингэдэг гэсэн. Жолооч өглөө эрт ажилчдын автобусаа гаражаас гарган тухайн өдөр ээлжинд гарах ажилтнуудыг авч салхин цахилгаан станцад хүргэж өгдөг байна. Салхин цахилгаан станц дээр очиж ээлж солилцсноор тухайн өдрийн ажил эхэлнэ. Ээлжинд гарч байгаа инженер техникийн ажилтнууд 24 цагийн турш станцын тасралтгүй ажиллагааг хангаж ажилласаар л эрчим хүчээ зогсолтгүй тогтмол түгээж дамжуулдаг гэсэн үг. За товчхондоо энэ шүү дээ. Айхтар магтад сайшаах гэсэнгүй. Бодит үннийг хүрнэ өгүүллээ. Амьдрал сайхан баялаг шүү дээ. Хийж бүтээж байгаа нэгнээ манайхан үргэлж дэмжээрэй. Тэгвэл бид хөгжиж чадна. Монголын маань ирээдүй гэрэлтэй сайхан байга. Монгол улс мандан мадраг.